ерөнхий сайдаа Багаарн дэмжи. За амарсан байна уу? Амар сайн байна. Сайхан тусч байна уу та? Сайхан да. Төрийн өөс төвдмжтэй дуншлаг сайхан биз дээ. Сайхан байна. Сая нутгаар яваад таны 2003 онд босгосон гэрэл төшөөний хажууд их хуралдаа зохицолбор таны даалгаврыг биелүүлээд их эзэн Чингис хааны маань Хаан тугаа маань дууж анхан төрөө байгуулсан газар эндээ гэж бодоход бол тэмдэгтэй боллоо гэж бодож байгаа тий. Тэгээд монголчууд өөрснөө тэр технологи тайлганд нь өргөн оролцоод явах юм бол хойч үе хүмүүжүүлэхэд их хэрэг дээдэ гэж бодож байгаа. Тэгээд ийм сайхан үйл өгдөөс нь та нартай юу чин сэтгэлээсээ баяр хүргэх ёстой шүү дээ. Чингис хаан музейн харьяа болж байгаа тий. Тэгээд ер нь монгол төрийн маань үзэл 3 тулгуур дээр тулдаг л да. Нэгдүгээр нь бол юу гэхээр тэр ерөөсө монгол төр бол ард түмнээс үүсээд тэрнээс сэтгэлийг олж засах бол хоёр дахь нь шудраг засах бол хатуу чанга хуультай нэгэн хууль нь шудраг бол хатуу чанга байх хэрэгтэй заавал байх хэрэгтэй. Гурав дахь нь бол төрнийг толгойтой байх хэрэгтэй. Нэг толгой. Тэгээ энэ гурван төртөөсний зарчим бол ер нь монгол төрийн үнэт өв гэж боддог. Тэгээ та бүхэн маань одоо төр барихтаа энэ гурван зарчмыг хэрэгжүүлж хэн төлөө тэмцэж хэрэгжүүлж байгаа ч би баярладаг шүү. Тэгээ миний одоо гол баярлал дотроо сэтгэлээд хийж явдаг юм. Монгол маань нийгмийн шилжилтийн асар хүнд үеийг туулаад төр маань тогтворжлоо. Ер нь нэг үечүүд нэр төр маань нэгмэтгэд би болоо нэгмэтгэд засаг байхгүй болсон байдаг байсан. Одоо өөрөө ер нь сүүлийн 20 жилд одоо тэг анхудаа ингээд төр тогтвортой толгойж сонгуульд орж байна шүү дээ гэж бодоход бас нэг учир бологдоод байдаг. Тэгээд үндсэн хуулийн бас сошин чихэн 9 төгөлөө маань сонгуул шүү дээ. 9 төгөлөө төрийн сонгуул өнгөрч байна тийм. Тэгээ монгол төмбөд их туршлагатай боллоо ухаан суула сонгуульд бид нэр юу бодох ёстой хэнийг сонгох ёстой гэдгээ одоо тунгааж бодож байгаа энэ талаараа бол их хэрсүү боллоо гэж боддог юм шүү дээ. Тийм шүү. Сонгуулийн үр дүн бас яаж эдийн засаг төрийн доктортой байдал эргээд иргэдийн амжиргаа хувийн хөгжлийн аж ахуй гэдээ олон зүйлд хэрхэн нөлөөлдөг гэдэг дээр ч бас нэгдүгээр дүгнэлт хийхээр хугацаа өнгөрлөө да тийм ээ. Тэгээд би энэ сүүлийн 4 жилийнхээ үйл явдлыг бодоход монгол түм маань бол түүхэндээ урдум тохиолдож байгаагүй бас хүнд үеийг давлаа шүү. Тэгээд ковид гэж дэлхийн нэмэрсэн хар тахал тэгээд энэ үед бол хэдийгээр хүндрэл өршөөл очирсан ч гэсэн одоо сэргээд хүчээ аваад өсөлтийн хурдаа бол нэмж чадлаа. Энэ удаа би та бүхэндээ бас их нааштай үйл бүтээлээ гэж харж суудаг. Миний бодоход бол ер нь танай засгийн үед чинь дэд бүтцийнхээ хангамж логистикийн хүнд асуудлын зангилааг тайлж тэрнээсээ одоогийн өсөлт хөгжил гарч ирлээ. Энэний боомлж байсан авилга хэд хахуул энийг л босромог явдлыг олон түмэндээ ил болгоод олон түмнийхээ хүч итгэлийг хүлээж ажиснаа тань хүндээ бол сайн бодлоо гэж боддог. Тэр төрийг нь удаагаар хэд одоо 2 3 жил бичгүүлээ чи. Тэгээ нэг бас нэг миний таатай сэтгэл төрж байдаг зүйл энэ хувийн хөвчтийн хуваараа эрхэлж байгаа хөдөлмөрийн татварыг нэг хов болгосон. Зан талд эдийн засгийг ил болгох тухай ярьж байгаа юм. Энэч байлгүй яг одоо сайхан зүйл. Гэхдээ хамгийн гол нь хувь хүмүүсийн идэх зүтгэлийг өөрөө өөрийнхөө голомтон дээр өөрийнхөө гэрээд бишээд амьдралаа тэтгэх сайхан боломжийг нээж өгсөн. Энэ бол ер нь шилдэг арга хэмжээ болдоо гэж бодож байгаа. Ер нь улсын төсөв маань сүүлийн үед төргөн өслөө. Ер нь гол их усүр нь бол нэг далд байсан эдийн засгийнхаа хулгайлж өгсөн мөнгийг нь авчлаар иймд нөөц байсан байна да гэж боддог. Энэ бол та бүхний бас монгол төмнийхөө байгуулсан их том гавья гэж баярлаж байгаа шүү. Хоёр хөрштэйгөө
хотод байдгийн талаар харилцаа маань нэлээд өгсөж байна. Ер нь хойд хөрштэй саяхан баахан Монголын барааг чөлөөтэй нэвтрүүл хотод тухай харилцаа тохирлоо гэж сонсон. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн тийм. 20-30 жил хаалттай байсан зах зээл шүү дээ. Тэгээ одоо нэгдлээ нөөмчин гэхээр одоо Монгол эдийн засаг тус нэмэр болно гэж бодож байна. Урд хөрштэйгөө нийлүүлэх барааныхаа хэмжээг нэмээд тохиролцоонд бас чамгүй хотын ирээдүйд гарч тодорхойлсон явдлууд их сайхан бодлоо. Тэгээ миний бодоход бол ер нь монголчууд сонгуулийнхаа үед бодох байлгүй те. Бид нэр 16 оноос өмнө 17-8 оноос өмнөсөн ямар хүнд нөхцөл байлаа. Тэгээд ковидын үед ямар хүнд нөхцөл байлаа. Одоогийн төр засмаар юу гэж харахад тэнгэр газар шиг ялгаатай л да. Тийм болохоор бас сонгуулийн үед ардсан маань хүсэл зоригоо ирэхтэй нэг бол харах байх гэж боддог юм. Яг хөө мэдээж эргээд бодоход чадсан чадаагүй их олон зүйл байх юм аа. Бүх зүйл санснаар болохгүй юм. Олон улсын нөхцөл байдал, олон нийт ойлгох нөхцөл байдал, за ордон доторх улс төрийн хүчний харьцааны нөхцөл байдал, за манай энэ олигарх бүлэглэлийн нөхцөл байдал гэдэг их олон зүйл тал талаас бас нэлээд шанс сордог юм байна. Таны хэлдэг яс янгандаг ажил гэдэг ч одоо бас үүний ортой юм. Гэхдээ л ямар ч байсан таны хэлдгээр бомб тимон тайлагдлаа, өргөн нэрийн цэргийн асуудал хилцэн тохиролцлоо. Одоо экспортын 5 шинэ гарцтай Монгол улс болж байна. За ажилтнууд баяжуулах үйлдвэрүүд бас нэлээдгүй хийгдлээ. Оюутлахын Дубайн гэрээ цуцлагдаж 2.3 тэрбум долларын өр тэглэгдэж, за гүний уурхай бас одоо ашиглалтанд орох нөхцөл байдал үүслээ. За үүн дээр тулгуурлаад баялагын сангийн хууль бас батлагдлаа. Одоо ингээд Эрдэнэт үйлдвэр оюутлогоо гэдэг Эрдэнэс Монголын харьяанд байгаа энэ одоо стратегийн ордуудын 34% иргэдийн маань одоо хадгаламжийн сан боллоо. За олон нэртэй бондуудын өрөөд төлөгдлөө. Одоо тэр их сайхан гадаадаар бас нэг хэсэг алдсахгүй. Сахилга хариуцлахгүй байдал нэлээд газар авч хайрын сайхан боломжоо одоо ингээд нэлээдгүй бас удаан хугацаанд алдах юм хариуцлага гонцууд нь үргэлж ээжтэй гэж л одоо бодож байгаа. Тэгээд 1-2 жилийн хариуцлагагүй үйлдэл засахад их урт хугацаа зардаг юм байна. Одоо эдийн засгийн хувьд улс төр талаасаач тэр. Тэгээ энэ агуулгаараа одоо за цахимжилт, хавилгалтай тэмцэх гээд олон зүйлүүд боллоо. За яг мэдээж засгийн газар одоо шүүхэд нөлөөлж чадах биш. Зарим нэг одоо эцэлэн хариуцлага хүлээлгэх асуудал дээр цаашдаа шудраг шүүхийн асуудлыг бас нэлээдгүй эргэцэн хувьд хөндөх. За олон нийт манай хэвлэл мэдээллийн байгууллагууд ч гэсэн үүнийг бас нэлээдгүй гаргаж тавих ийм одоо цаг үе бас болцоод байна гэж харж байгаа. Ерөнхийдөө шүүх хурал хийдэг юм шиг л ойлгодог байсан. Одоо бол ингээд ялгаа заагтай гэдгийг бас их харж хинд нь яаж хандаад байна? Хэн гадагшаа гараад явчих вэ? Тэднийг хэн гаргаад явуулчих вэ? Одоо тэр хүмүүс бүгдээрээ нийлээд одоо дураараа авиралдаг байсан тэр цагийг эргэж авчрахын тулд тэр бүлэглүүд хэрхэн хөшгөний ард ажиллаж байгаа вэ гэдэг энэ олон зүйлүүдийг сая би 21 аймгаар явхад хүмүүс актер мэддэг болсон байна. Энэ одоо бас манайхан хэрсүү болж байгаагийн л нэг илэрхийлэл юм л да. Тийм ээ хэрсүүлж байна таны хэлдгээр. Тэгээд төрөө байгуулах цаг үе маань бас их өөрчлөгдөж байна л да. Нийгмийн амьдралын талаас харахад ер нь яг дэлбэлж байгаа цэцэг шиг, соёолж байгаа ногоо шиг хүчээ авч одоо бүтээх хөдөлмөр амьдралаа сайн сайхан болгохын тулд зүтгэхэд бол нөгөө нас үеийг үүсэж зоригч чивчирч байна гэж хэлмээр санагддаг. За нөгөө талд нь яг гадна талдаа дэлхийн ертөнц зоригоод ер нь ойрын нэг хэдэн жилдээ бол гадаад орчин ер нь хэлхийн аргагүй тогтворгүй нөгөө тогтворгүй төгшөөртэй үе гэдэг маань л болж өнгөрөх хатаа. Тэгээ энэ үед би бодохдоо сонгуульд монголчуудын бодох хамгийн гол зүйл бид нэр цагийн өнгөн гэж хувиртаар гэж байхад төр тогтвортой байх асуудал. Тэгээ одоо бидэнд нөгөө гарман дээр морио солих цаг биш. Монгол том гадна талынхаа нөхцлөөс бол түүхийн асар том сорилтонд орж байна. Одоо тав хүн маань
ойрын хөршүүд, холын хөршүүдтэйгээ уулзаад Монгол орныхоо дэлхийн ертөнцид эзлэх орон зайг оноож бас нэг хараад төхнүүлж байгаа түр сэтгэлээсээ баярлаж авдаг. Тийм болохоор сонгуулийн үр дүндөө би монголчууд улс төрийн төрийн тогтвортой байдлын төлөө санал өгөх байхаа гэж итгэж байгаа шүү. Сая одоо дүүнээс бодцоод одоо өөрөө тойрогт нэр дэвшээд орондоо эрчим хүчний инженер, хот байгуулалтын одоо инженер, заман одоо ногоон хөгжлийн инженерүүд, эрүүл мэнд боловсролын том экспертүүд гэдэг ер нь бол мэрэгжлийн салбарын экспертүүдийн ийм одоо орон зай манай Монгол улсын их хурлд бол нэлээдгүй их өгүүлэгддэг юм байна гэдгийг би одоо сүүлийн жилүүдэд бас нэлээдгүй ойлгосон. Тэгээ энэ маань өөрөө цаашдаа улс төрийн намууд зөвхөн одоо улс төрчид өөрсдөө л бүгдийг мэддэг гэдэг агуулгаар биш. Мэргэжлийн байх, шинжлэх ухаанаа дээдлэх, тооцоо судалгаатай байх, одоо их хөгжил тулгуурлаж ултай суурьтай шийдвэр гаргах, ёс зүйн хувьд өндөр байх, парламент өөрөө төлөөллийн төв байгууллага гэдгээр цус сэлбэж шинжлэгддэг байх. Энэ агуулга руу бас нэлээдгүй тийм одоо том алхам болсон. Яг мэдээж хүмүүс нөгөө манад хувь тэнцвүүлжсэн ийм сонгуул болж байгаагүй 2012 онд 76 дээр хувь тэнцвүүлнэ гэхээр арай багдаад байсан. Тэгээд улс төрчтөн бүгдээрээ орчихлоор одоо нэмэгдхүүний байрыг салахад нийлбэр үүсгэхгүй гэдэг шиг ялгаа багхгүй л одоо ингээд адилхан л улс төрчид байвал тэр хувь тэнцвүүлнэ гэдгийн агуулгын ялгаа гарахгүй. Тэгээ энэ агуулгаар бас нэлээдгүй тийм том хэмжээний одоо өөрчлөлт, нийгмийн салбар бүхний дуу хоолой идэвхжих, нийгмийнхээ амьдралд илүү оролцох энэ агуулгын одоо том бас өөрчлөлт болж чадсан болов уу гэж бас бодож байгаа. Тэгээ төрийнхөө багныг хөтөлбөргөө түшээд тэгээ доктортой байгаад тэгээд төмнийхээ ихтлийг олох гол зорилгоо хийсэн цагтаа бусдаа суудлууд тэгээд дараагаар шийдэгдэх шүү дээ. Тэгээ та бүхэндээ би ингээд амжилт хүсмээр нэ. За баярлалаа танд. Ерөнхий сайдаа Багаарн Дэмжи. Монгол Ардын нам. Одоо яг улс төрийн өрсөлдөөн эхлээ сонгуульд өгч байгаа үед бол янз бүрийн улс төрийн бохир технологи хэрэглэх явдал бас зэмсэм гараад байна л да. Тэгээд тэр миний хэлээгүй үгүй хэлсэн болгоод тэр ухуулах гэж байгаа улс төрийн хүч байдаг юм уу? Аль нэг этгээд үзүүл хөөрхөм ядарныхаа дэндүү ядар суусууд ингэ хэрэгж байгаа үйлдэл байдаг байхад гэж боддог. Тэгээд ер нь өөртөө итгэлгүй хүмүүсийн хийж байгаа ч шүү дээ. За энэ удаагийн сонгуульд бид нэр 126 гишүүнтэй парламентыг одоо сонгох анхны сонгуул болж байгаа. За онцлог нь болохоор 78 одоо нэр дэвшигчээ бид нар тойргоос 48 нэр дэвшигчээ бид нар чагсаалтаар сонгох ийм сонгуул болж байгаа. Саналын хуудас маань та бүхнийг сонгуул өгөх саналын хэсгээр очиход хоёр одоо тийм ээ хуудасаас бол бүрдэж бол та бүхэнд бол гарт чинь очино. За эхний хуудас болохоор та бүхэн юуг анхаарах ёстой вэ гэхээр хамгийн түрүүнд бол дээдл байгаа зааврыг бол унших ёстой гэсэн үг. За хоёрдугаард танаа одоо та өргөт хичнээн мандат буюу одоо хичнээн одоо парламентын гишүүнийг сонгох бай гэдэг тоог бол та бүхэн бол маш сайн мэдснийхаа үндсэн дээр тухайн тоон таархууц нэр дэвшигчийг бол дугуулна гэсэн үг. За ингэхдээ анхаарах зүйл маань юу вэ гэхээр та илүү юм уу дутуу дугуулах юм бол энэ саналын хуудас бол хүчингүй болно. За хоёр дахь хуудас маань ямар хуудас байгаа вэ гэхээр 19 улс төрийн нам 2 эвслээс бүрдсэн эм жагсаалт бол та бүхний гар дээр очино. 48 одоо тэр листен жагсан нэр дэвшигчийг дэмжиж гэж бодож байгаа бол тухайн намыг яг энэ хуудсан дээр дугуулна гэсэн үг. Гэхдээ анхаарах зүйл маань юу вэ гэхээр зөвхөн нэг нам юм уу нэг эвслийг бол дугуулах ёстой гэдгийг анхаарах ёстой. Тэгжиж таны одоо санал хүчинтэй байна гэсэн үг. За жишээлх юм бол Монгол Ардын намаас одоо ерөнхий сайд Монгол Ардын намын дарга оюун эрдний багийг та бүхэн дэмжье. 48-ын лист нь бол одоо нийгмийн төлөөл мөн одоо мэрэгжлийн экспертүүдийг жагсаасан одоо тань таалагдж байгаа лист гэж бодож байгаа бол та зөвхөн Монгол Ардын намын уртхыг дугуулна гэсэн үг. Ерөнхий сайдаа Багаарн Дэмжи.